Запаа өнөөдрийн мэндийг хүргэе. За хотоогод бүгдийн газрын дарга Огмэр за гинтэн сангийн асуудлаар бол таах өнөөдөр мэдээлэл хүргье. Тэгээ гинтэн сангийн тэргүүн одоо их хотгоо ирж бас эхлээд таахын тайлбар хүргүүлнэ. Дараа нь хотоогод төвчлийн газар бол дараах мэдээллүүдийг өгнө. За энэ өглөөний мэндийг хүргэе. Юуны өмнө одоо хөрөлцөн ирсэн та бүгдэд одоо талархлаа илэрхийлье. Ер нь бол одоо медиагийн зарим одоо сайтууд гэх юм уу, зарим сурвалжлагч нарт би одоо мэдээлэл бас өгöd байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар нь болохоор энэ төслийг бол хэрэгжүүлэхэд бол одоо дэмжиж байгаа их олон хүмүүс бас над руу холбогдож байгаа. Өнөөгөө гэтэл одоо Сүмхбаа ихч одоо юу цэрнүүд мэдгч над руу холбогдож ярьсан. Тэгээд одоо энэ олон жил энэ төслийг хэрэгжүүлэх гэж бид нэр хэд хэдэн төр засгийг дамжиж одоо энэ хөөцөлсөөр байж байгаа одоо энэ биелэл олж байгаамаа. Нэгдүгээр, хоёрдугаар тийм учраас одоо би бас энэ төлөлтийн газрынханд би бас талархлаа илэрхийлье. Тэгээд одоо энэ өнөөдөр мэдээлэл хий гэж би бас хүсэлт гаргаж одоо хамтарч бас мэдээлэл хийгээд эдгээр хүлээж авсан би бас талархаа илэрхийлье. Тэгэхээр юуны өмнө бол жоохон товч түүхийн бас ярий. Ер нь бол энэ байшин гэдэг ямар учиртай байшин бэ гэдэг нь бол үндсэндээ нэг 30-аад оны үеэр манай өвөө Гиндэн гэж хүн байсан та нар мэдж байгаа. 24 онд бол Богд хаан асарсны дараа бол Гиндэн гэж хүнийг бол Баг хурлын даргаар сонгосон байдیں۔ Баг хурлын дарга гэдэг нь төрийн тэргүүн тухайн үед нь байсан. Сүүлд 28 оноос бол юу намын нарийн бичгийн дарга ажлыг хийжсэн. 32 оноос ерөнхий сайдын албанд одоо бас сонгогдсон ажиллаж байсан. Тэгэхээр Гиндэн гэж хүнд бол энэ байшин барьж өгсөн байдیں۔ Тэр байшинд бол манай өвөө эмээ, манай ээж амьдарч байсан. 36 онд бол ер нь албан тушаалаас нь чөлөөлөд амрал тэмчилгээнд гэсэн нэрийдлэр Орос руу явуулсан байдیں۔ Орос руу явуулахдаа бол энэ байшин бол бивэр байсан. Гэвч 37 оны 7 сард бол хардлаа дээр амарч ахт нь баривчлаад тэгээд юу манай эмээд болохоор тэр тухайн үед нь болохоор хурдхан шиг хараарай гэж хэлсэн байдیں۔ Тэгээд Москвад авчиад Москвад бол манай өвөөг бол олон сар байцааж агаад 11 сарын 26-нд алсан байд юм аа. Тэгээд манай эмээ ээж хоёр бол үндсэндээ бол бичиг баримтаас эхсүүлээд бүх юм хураасан байхад бол Монгол оюутнуудын тусламжтайгаар 2-3 сар тэр тухайн үед нь тээвэр ямар байлаад 2-3 сар явж агаад Монголд ирсэн байдیں۔ Тэгээд Монголд ирэхэд бол энэ байшиныг хураасан. Тэгээд үндсэндээ бол байр орнгүй айлын хашаанд амьдарч ирсэн. Тэгээд манай эмээ бол одоо энэ цэвэрлэгч хийж нэг хэдэн 5 цаас олж амьдэрсэн юм аа. За тэрнээс хойш бол үндсэндээ бол бид нэр бол цаанаа мэдж байгаа Горбачов гарч ирээд бас нэлээд цагаатгах ажлыг эхлүүлсэн байдیں۔ Тэгэхээр тэр үед бол манай ээж бас Горбачовд бас захиа бичээд тэгээд манай өвөгийн тухай асуусан байдیں۔ Яг бол 37 онд баригдсанаас хойш биднэрд ямар ч мэдээлэл байгаагүй. Тэгээд сүүлд 89 онд нэг захиа ирсэн. Оросын прокурорын газраас захиа ирсэн байт юм аа. Тэгээд үндсэндээ 37 онд одоо ингээд ийм Японы тагнуул зөвлөлт холбоот улсын дайсан гэсэн ял тулгаж тэгээд тэр өдөрт нь одоо 11 сар 26-нд бол зарим бас Оросуудтай хамт Донской гэдэг оршуулгын газар буудаж тэнцэнэ чамдарлсан байт юм бэлээ. Тэгэхээр тэрийг бол бид нэр сүүлд мэдсэн байдیں۔ Тэгээд үндсэндээ бол одоо арчилын одоо анхны засгийн газар ороод 92 онд болохоор Сарага одоо бас уулзж барьж авахд бол байшингаа анаар авах гэсэн байдیں۔
Тэгэхээр манай ээж болохоор энэ ер нь бол судал нэгээд 92 онд бол хойшоо явсан. Москва руу бид нэр гуруулаа яваад Оросын мемориал гэдэг байгууллагатай уулзаад цагаатгалын ажлыг одоо зохион байгуулж олон нийтийн байгууллага. Тэгээд тэдний тусламжтайгаар анх Монгол хүн бол Оросын КГБ-гийн архивд орсон. Тэр нь ээж битгаар орсон. Ээж битгаар ороод тэр материалтаа танилцаад одоо байцаалтын ингээд хавц сэргүүд байгаад ам л да. Тэгэхээр одоо та гэр бүлтэй юу гэсэн чинь гэр бүлгүй гэж байгаа юм. Та одоо ер нь ямар гарал юм ямар ажил одоо би бол малчин гаралтай ийм хүн байгаа ингээд их мэтэр бичсэн байдیں۔ Сүүлдээ тэр байцаалтын хавцнуудыг хараад ахтууд одоо янз янзын ялыг толгоход одоо Японы тагнуул өгөхөд юм уу гэж хариулсан байдیں۔ Тэгээд ингээд хавц 2 3 хавц бид нар ч нэг олон хавц өгөөгөө л дээ. Тэгээд үзүүлсэн 2 3 хавцд харахад бол ингээд сүүлд нь гарын үсэг зурсан байдлыг харахад бол ичичэрсэн нэг тийм байсан. Нэгдүгээр хоёрдугаарт нь хажуудаад ингээд ширээн дээр нь Оросууд бас өөрийнхөө одоо юу гэдэг аав ээж нэрийнхээ хавц сэрэгтэй танилцчихсан. Тэрийг харахад бол хүн эхлээд баримтлахад нэг зураг авдаг байсан байлээ. Сүүлд ялт тулахад нь бас нэг зураг авсан байсан байлээ. Тэгээ манай өвгийнхэн сүүлчийн зураг нь ерөөсөө байхгүй. Тэгээ яг зураг авч болохгүй гэдэг би зургнуудыг нь сэмэрхэн авсан. Тэр материалыг бол сүүлдээ манай төгсчд авчирч өгчээсэн. Тэгээд цаашаа бид нар Польшид очиж Польшийн дорны архив гэж нэг байгуулга байдیں۔ Цагаатгалын ажлыг бас эрхэлсэн. Польшийн та нар бас мэднэ хаа 20 гаруй мянган Польшийн цэргийн офицер ер нь жирийн цэргийг ч гэсэн Сибирь рүү авчиад Оросууд алсан байдیں۔ Тэгээд тэр хүмүүсийн нэг төрлийн сэргээх одоо цагаатгах ажлыг зохион байгуулдаг юм байгууллагууд. Тэгээд тэднийхтэй бас нэлээд сонирхож юм яриад ингээд тэгээ буцаж Орос руу ирэхээр дахиж КГБ-гийн архивд орё гэсэн чинь оруулсангүй л дээ. Тэгээ Монголд тэр чинь 92 оны 12 сард явсан. Тэгээд 93 оны ихээр ирээд үндсэндээ бол энэ музей болгоё гэд манай ээж санаачлаад музей болгоёг санаачлаад тэгээд музейний ажлууд хийсэн юм аа. За тэгээд үндсэндээ бол яг музей энэ байшин одоо музей болсныг гэдэг юм уу түүхэн юм байгаа да. Нэг талаас нөгөө талаас нь юм бол одоо энэ байшин бол 30-аад оны үед баригдсан байгаа юм. Одоо модон хийцтэй юм 2 давхар байшин байсан. 60-аад оны хойш бол одоо үндсэндээ 30 гаруй жил бол шавардсан байсан. 84 оны орчим юм уу да үндсэндээ бол буулгах гэжсэн. Буулгах шийдвэрүүд нь гарцсан байсан байт юм байлээ. Тэгээд энэ уцаа авах уу? Тэгээд үндсэндээ тэр шавардсан байсны нэгэд хараад одоо бол 90 жил болж байгаа байшин шүү дээ ер нь. Тэгээд энэ байшиныг харахад бол ер нь суулт өгсөн байдгийг. Тэгээд бол доороо бол ямар нэгэн подвал юм байхгүй. Дээр нэг зүгээр газар дээр гээд ухсраад байсан. Тийм дүнз палк одоо тэр тухайн үед ч гэсэн бас палкны бас дан бас дүнз биш юм байлээ. Тэгээд дотроо ингээд бол чинь янз янзын байгуул байсан учраас бол янз янзын одоо зохион байгуулалт нь олон удаа өөрчилсөн. Гадна талын багнууд нь болохоор бас олон өөрчилсөн тиймэрхүү байлээ л дээ бас зургууд нь харсан та. Тэгээд ер нь музейг нээхэд бол 96 оны 9 дугаар сарын 10-нд нээсэн. Тэр ботлоо одоо бол үндсэндээ шаврын буулгаад хуучин төгтөнд оруулаад дотор нь бас нөгөө музей шиг гэж тойрдог болгоод ингээд бас юмуд хоёрдугаарт нь болохоор энэ шалын бол хоёр дахрын шалын бас хүчтгэл хийж бас ингээд төмөр боосон байдгийг. Тэгээд тэрнээс хойш ер нь бол одоо яг 96 оноос хойш засвар юм хийгээгүй байж байгаа. 90 яг томоохон засвар юм бол 93 онд бол нэг тийм засвар хийсэн. Тэгээд яг тухайн үед нь бол яг 5-10 цаас мөнгөний хөөцөлдөж явж байгаа. Манай нас орсон юм аа. Тэгээд тэрнээс хойш бол тэр нэг тендер явуулаад тэр нэг компани тэр үндсэндээ бол засвар нийлүүлэлээр бол доторх үзмөрөд нь бүгдийг нь устгасан.
Ер нь бол их муу халтуурны хийсэн гэдэг нь бол юу гэж хэлэх гээд байна бол одоо үндсэндээ бол харахад бол дээвэр боловч одоо энэ бүх газараар нэгээд гоожод ингээд нэвчих гээд доошоо гоождаг. Хоёрдугаарт нь болохоор ханууд нь болохоор энэ модон түнцнээс наан болохоор та нар мэднэх картон гипсэн картон ханууд тавьсан байдیں۔ Бид нэр 50-60 см-ийн ийм хадаасаар сүйдээ болохоор бүх самбаруудын шинээр хийж яасан. Яг бол бүх самбарууд нь эвдлээд хагалаад олдохоо болцсон байсан. 2004 оны одоо ихээр хавар. Тийм учраас доор нь одоо автобусээр битсэн хүмүүсийн нэрс байсан. Тэр нь бүр олдохгүй байжгаад хормын ордны кадвалаас бол нэг хэсэг нь зарим нь олдсон юм. Их мэтээр бол үндсэндээ бол 2004 онд бол одоо устгасан хоосон болгоцсон байсан. За тэгээ 2004 оноос хойш бол одоо ингээд би захирал одоо ажлыг аваад тэгээд тэнцэнэ бүх самбар бүх юмнуудыг өөрөө хийгээд тэгээд явсан. За тэгээд ерөнхийдөө яг ингээд Байшингийн тухай ярьлаа, одоо музейний тухай товчхон ярьлаа. Тэгээд одоо энэ хотынхан бас тийм мэдээлэл өгнө ахaltaа тийм. Энэ басны утас дугаараад байна. За гинзэн сан маань бол анх нийслэлийн засаг даргын 2008 оны захирамжтай 1652 м2 газартай музей конторын зориулалттай барилга. За өмнөх бол одоо 16 17 онуудад бол архитектур төлөвлөлтийн даалгавар бол гарч байсан. Одоо музей конторын зориулалтаар 16 давхраар. За нэг давхарт нь бол одоо гиндэнгийн одоо энэ байгаа Байшин музей хэлбэрээр нь хадгалах хэлбэрээр буюу одоо шилэн оргонд байрлуулахаар ийм архитектур төлөвлөлтийн даалгавар одоо зураг төслийг бол манай байгууллагаас бол баталсан байнамаа. За энэ маань бол одоо газар барилгачдын мэргэжлийн зөвлөлийн хурал гэж байдаг. За энэ хуралд одоо 17 оны бүрэлдэхүүнтэй Хатуугал төгслийн газар зохион байгуулалтын алба, хотын стандартын газар, зарчмын ажлын алба, авто зам гэсэн төрийн байгууллагуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөлийн хурал байдаг юм аа. Энэ хурлаас бол шийдвэрлсэн байнамаа. Тэгээ гинзэн сан бол одоо тухайн барилгыг одоо соёлын үеийг хамгаалах тухай хуулийн 47 дугаар зүйл заасны дагуу бол одоо анхны төрх бүтээл хийцийг бол хадгалж одоо үлдээх тэгээ удаан хугацаанд бол хадгалах нөхцөлд хуулийн заасны нөхцөлийг хадгалж бол одоо хийх ёстой байгаа. За энэнийхээ дагуу бол одоо зураг төсөл батлагдсны дагуу бол одоо түр одоо барилга байгууламжийг буулгаж одоо сэргээн засч одоо буцааж одоо шилэн оргонд хийж хийхээр ийм үйл ажиллагаа одоо ер нь бол явагдаж байгаамаа. Энэ нь болохоор манайхаас бол зураг төслийн бол тэгж баталж өгсөн. За ийм л одоо үйл явдал. Асуултаа буулгачаад сэргээн засна гэдгийг ойлгохгүй байна л байна. Тэрийн яагаад сэргээн засна? Зураг гэдэг бол хон байгууламжууд туслаж байгаа шүү дээ. Одоо баг нураацсан. Нураацнаа яаж сэргээн засна гэж хаана үздэг. Тэгээ гол нь одоо яг одоогийн байгаа тий төв өнгө хийсэн шүү дээ. Ялангуяа олон ахуй байлгаа байдлаар доторх музей үзмэр бол мэдээж хаанч байх тий ер нь гол нь байшин нь өөрөө тий төв соёлын туршлагал гэдгээр хэвээрээ байх хэрэгтэй юм шүү гэдэг. Төв соёлын туршлагал нь одоо сая нэг дураараа юу ягаад эвдлээд нураацсан гэж яриад байгаа. Би бол нураацсан гэдэг үгийг хүлээн зөвшөөрөхгүй л яг бол энэ чинь буулгаж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар нь болохоор сая яхад бол ингээд доторх одоо нааныг харагдсан ч гэсэн тэр шалмал юунууд нь ханууд нь яхад доторх юмуд нь болохоор ингээд өмрөөд яагаад байгаа юм бэ тийм үү? Нэгдүгээр, хоёрдугаар нь болохоор энэ чинь гол би одоо нэг зүгээр нэг өөрөө дураараа Бихбат гэдэг хүн яасан та биш ээ. Бас манай аав ээжтэй бас олон жил бид нар ч бас ярьж явуулаа. Нэг ч бас нэг одоо юу гэдэг олон настай ийм юм үлдэх ёстой. Нэгдүгээр. Хоёрдугаар нь болохоор зүгээр яг үзмөрийн хувьд гэх юм бол манайх чинь болохоор нэг мөнгөн илэрхийлэлээр тийм үнэтэй цайтай тийм юм байхгүй тийм үстэй. Та нар мэдж байгаа. Одоо голдуу хүнтэй холбоотойгоор баримтчиг гэдэг юм уу зураг гэдэг юмнууд байдаг тий. Тэгээд ийм учраас бол одоо нэг талбай бол хойдлын тэр одоо хуучин бол бас нэг контор гэдэг юм уу өрөөнүүд үндсэндээ доторх зохион байгуулалт нь өөрчлөгдөн. Тэр чинь доторх нь бол ерөөсөө угаасаа олон удаа өөрчлөгдсөн.
нэгдүгээр. Хоёрдугаарт нь яг доторх нь болохоор өөрчлөгддөг бас гинбин гэсэн юм уу бас нэг тусгай нэг юмнууд өрөө нь хуучин байсан. Тэрийг нь болохоор өөр болгож бас яа. Ингээд зохион байгуулалтын юмнуудын би дараа бас ярьж болно. А зүгээр буулгах гэдэг нь болохоор бас дөрөв сэргийн засварлах сэргийн босгох гэдэг би бол ингээд бас нэг одоо юу гэдэг би бол эдийн засагч хүн ажиллаа тийм. Би бол яг олон жил одоо өөр хангаа тал руу гэдэг юм уу гиндэн тал дээр гээд яаж байгаа бол манай аав бол зовхны хүн. Манай ээж л өөр хангаа тийм үү. Тэгээд бол ингээд яхад бол би бол ер нь энэ түүхтэй гэдэг юм уу энэ гиндэн музейтэй гэж холбоотойгоор олон жил явлаа л да. Ялангуяа одоо манай ээжтэй би байнгын ойрхон хамт байсан. Тэгээд ихэд бол тэр дураараа би тэр чинь зохиогоод ингээд ягаагүй аав ээжийн тэр мөрөөдөл өсч ирсэн юмуд нэгдүгээр биелэх гэж хоёрдугаарт нь болохоор бас нэг жаахан мэдлэг боловсролтой гэж өөрийгөө үздэг учраас мэдлэг боловсролтой хүмүүстэй би зөвлөдөг. Тийм учраас бол Монголын бол одоо шилдэг одоо энэ түүх соёлыг мэддэг архитектор бол надад зөвлөж байгаа. Оюун бэлэг гэж хүн байгаа. Та нар тэгээд тийм учраас бол тэр оюун бэлэг хүнээс одоо тодорхой юу дүгнэлт юмнууд бас гаргаад өгсөн байдгийг. Ийм учраас бол тийм учраас бол одоо нэг тийм нэг юу гэдэг юм нөгөөдгөр юм бол наад чи их бас сонио асуулттай. Яагаад гэвэл шүү дээ. Монголын бас ингээд нөгөө сэргийн засварлах, сэргийн босгох гэх юм уу тэр юм дээр бас тэр хуулийн бас нэг тодорхой юмнууд барилгын тухай хуульч гэдэг юм уу бас тэрийг бас жоохон тодорхой болох хэрэгтэй юм шиг байлаа. Яагаад бол оюун бэлэг гоо болохоор юу яасан бас нэг олон улсын хаарц гэж яддаг байхгүй юу? Олон улсын хаарцгийн дээр бас нэлээд бас баримталчин дээр хандсан байхгүй. Тэгэхээр олон улсын чиг хандлагалуу бид нар бас явж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт нь болохоор энэ нь шүү дээ. Зүгээр яг би үгүй шүү дээ. Зүгээр энэ та нарт хэлэхэд бол энэ байшинч ингээд түрэн бийсэн шүү дээ. Ингээд зүгээр газар дээр ингээд юм босгоод яатсан. Тэгэхээр өвөл болохоор ч юм биш үү? Өвөл болохоор нэг цаг юм уу халаалт зогсонгууд нь доотлын парны хөлдчихтэй. Тэгэхээр тэр паалууд нь салгаад шинээр пар тавьдیں۔ Ингээд явдаг. Яагаад гэвэл энэ чинь болохоор доороос зөвхөн илс гэдэг юм уу юуны дотор бас ингээд үрдс дотроос ингээд парыг холбогдсон байдаг. Гэх мэтээр их том асуудал байсан учраас тэр бохор мохор нь одоо ингээд би ч бас нөгөө зарим мэдээлэл сайтуудаар бас хэлсэн байт юм да. Тэрийг одоо та нар бас давтаж сонирхол байна уу байхгүй нэг. Ямар ч гэсэн тэр нэвчээд ягаад бараг цэвдэг шиг тийм болцсон байт юм л да. Яасан. Тэгээд тэгэнгүүт нь тэр чинь маа нэг багч. Тэгээд тэгэнгүүт нь тэр чинь ийм байгаа юм л да. Ерөнхийдөө би бол энэ олон жилийн хугацаанд чинь болохоор хэд хэдэн хууль бүр юмудтай хүмүүстэй ярьж ирсэн. Тэгэхээр одоо энэ чинь болохоор тэр амаргүй бас биш юм байна. Нэгдүгээр, хоёрдугаарт нь болохоор энэ чинь одоо энэ юуны архитектур танай газрын архитектуд бас мэднэ л дээ. Одоо энэ чинь одоо ингээд яриад байдаг. Тэгээд тэр чинь бас зарим архитектур солигдоод төр засгийн солигдоод ингээд юм тайлбарлаад явал олон жил явсан л да. Тэгэхээр энэ болохоор гадаана байлгахад бол яалчгүй доотонд дэдгүй юм хийн. Доор нь болохоор ингээд нэг подвал юм бодоо зогсоол гэдэг юм ямар ч юм хийх ёстой. Тэгээд тэрийг хийгээд гадаа байрлаад яхад ч тэр бас олон асуудал байсан. Тэнгүүд нь болохоор би бол ингээд энийг дөрөвдөө цаана харуулах гэдэг юм байна. Энэ гадаадын юу ч нэгээд яасан. Энэ бол одоо жишээлбэл Солонгосын тийм үү? Солонгос байдаг одоо ингээд хуучин барилга дотор ингээд шинэ юунд тэр оруулсан байдаг юм байна. Энэ одоо бас ингээд та нар хараарай. Энэ гоё Франц их байдیں۔ Ингээд юм байдیں۔ За энэ байна. За энэ жишээлбэл ингээд энэ дотор нэгээд оруулсан. За энэ болохоор манай машин болохоор энэ байгаа. Энэ араа энийг жишээлбэл яасан байна. Энийг бол нэлээд энэ бол Канадад одоо ингэж. Тэр энэ байшин болохоор янгууд нь тэгэхээр за тэгэнгүүт нь ингээд би ярьж түрүүн миний ярьсан олон загвар гэдэг юм уу олон төсөл мөсөл дээр ингээд хүмүүстэй ярилцаа зөвлөдөд бас ингээд хөрөнгө босгох хэрэгтэй. Энэ бол бас тийм амаргүй. Би олон жил энийг чинь одоо хүмүүс асуугаад энэ тордоод яагаад тэгээд яг байшин дотор байж байна. Байшин дотор. Тийм. Харин би энийг ярьж байна. Тэрийг би тайлбарлаж байна. Одоо нөгөө байшингийн маань сэргээн засварлаад за энэ одоо үлдсэн ийм музей болгож байгаа. Одоо энэ байшингийн нэг давхарт тухайн одоо Гиндэн сангийн маань 2 давхар модон барилгыг сэргээн засварлаад буцаад одоо ингээд
гадаа биш те гадаа байхаар одоо модон өмрөөд 60 жил одоо 90 жил болсон юм байдлыг энэ дотор музей хэлбэрээр ингэж хадгалах гэж байгаа маа. Ингээд энэ байдлыг бариад энэ дотор нь одоо энэ музей ингээд байх юм аа. Одоо хүмүүс ярьж байгаа шиг бүр одоо тусгал байхгүй болгож байгаа